Яа. Энэ яаж ч тусахыг царай байна. Ой, 14 сая. Энд дээр удаан цагламай тэмдэг надад. 14 сая байна. Энэ бүр тусах. Хараа камертай. Зургийг тайлбарлая. Энэ зураг нь болохоор өөрөө энэ хүүхэд тахгүй юу? За. Тэнгүүд энэ ингээ ариун бодлоор байна. Би байна. Санжаа байна. Чи өөрөө зурсан уу? Тий. Тэг ингээ бид дөрөв ингээ хөтөлцсөн байгаа. Энэ хойдлын энэ яг юу вэ? Мундаг. Алгаад шат. За энэ багшийн яриг сонсцгоо. Манай ангийнхан хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг одоо цэцэрлэг гэх юм уу одоо найдвар төгөөд юм байдаг юм. Тэн дээр анги хамт олноороо ирээд бас улаан загалмайд бид нар ангиараа илссэнтэй холбоотойгоор анги нийтээр ирж хэдэн хүүхдүүдэд туслаж мөн 25 жилийн тохиож байгаатай холбоотой бид нар бас нэг хүүхдүүдийн дурсгалтай юмнуудыг үлдээхийг зориод хүүхдүүд мань бас тусалцаж анги нийтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллалаа. Тэгээ энэ маш хэцүү хүүхдүүд байдаг юм байна. Бид нар сайн мэдтгүү. За бид нар тэгээд хүүхдүүдийг бас ийм хүмүүст байдаг юм байна. Ийм хүмүүстэй хэрхэн ажилдгийг гэдгийг сонирхоод бид нараас цаашдаа ийм үйл ажиллагаанд оролцвол ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдгийг бас мэдэх гэж юу энэ төв дээр ирлээ. Тэгээд хүмүүс бас энэ тухай мэдээд бас тусламж дэмжлэг үзүүлэх зүгээр юм байна. За төгөлд рүү ийш хараа. Бас нэг ажлын зүгээр нэр болцоостой. Манай хүүхдүүд ерөөсө хоёрх нь одоо тэр дүүл замбал хоёр хүний өмнөг ойлгоно. Босд нь болохоор хэлдэг. Тэгээд хараа хэлэхгүй болчиход одоо бие бинийгээ алцах гал энэ нүүр амын урчин зөвхөн тэгээд тэнцээ явж байгаа ган очрын дээрээс дараад яачин. Тэгээд ерөөсө бид хэд чинь заавал нэгээс хоёр хүн байх юм. Би чинь гавтгоо тоогооч явах. Тэгээд тоогооч хийж хоол идэх хооронд наажаа гүйж тэр хооронд нэг нь бийдсэн бас хүний бохор бийдсэн хооронд нөгөөд чи бие бинийгээ тогтчих гад гэсэн. Тэгээд яг өөрөө юу ч мэдхгүй тэгээд эцэг хөөхөө хөөж. Анхандаа би цаасаа жоохон тийм байсан. Одоо бидний анхаа хайр үрээд шүүс мэсээс өгөөцөөс одоо тийм бүр өнгөрсөн ч одоо өнгөрсөн хөөхөн байдаг. Хоол ундыг нэдүүлэхдээ бас нөгөө юу яах юм бэ те? Хоол ундыг идэх болохоор ганцхан идэж чадсан тэр замбал биш. Ганцаараа өөрөө тэгээ бусдад дандаа хаалцдаг. Одоо нас бид чинь өөрсдийн ингээ гараараа бариулж ингээ чиглэж өгөөд ингээ чиглүүлээд идэж байгаа. Тэгэхээр их тохиолдолд дандаа өөрсдөө бидраар ингэж идэж байна. Та хэд юу тусламж гаднаас юу хэрэг хийдэг вэ? Сайн нэг гадаад хоёр хүн бидэрт нэлээ юм зааж өгсөн 14 хоногийн дотор юм зааж өгсөн. Тэгээ тэрийг бид хэрэгжүүлээд байгаа. Гэхдээ тусламж байхгүй. Тэгээ өөрснөө бид 5 тавлаад тэгээд яаж ч ерөөсөө захиралт гэхгүй багш гэхгүй үйлчлэгч гэрээстэй бүгдээрээ лидерлэг орсон. Тэгээд ингээд олгол олгож энэ хаврын цагч одоо бүр ингээд ойлж ундаад чамлалдаал тэгээд яах нь мэддэхгүй л байдаг. Тэгээд байсагээл чээчин өмдөндөө баачин тэгээд тэр болгоно хэн таарсан л очиж шийс баасын зэрэглэн тийм. Хай ч бас асар том ажил хийж байгаа юм байна. Шүүхэн цөөгдөхгүй эн чинь айгүй хэцүү шүү дээ. Хүн болгон тус тусна. Нэг хүүхдийг эцэг эхчүүд гэртээ нэг хүүхдийг хараад хахаар бас нэг өөрсдөө тий. Тэг чи бид нар нэг хүүхдийг 10 хэдэн хүүхдийг харж байгаа гэдэг чинь нөгөөд хүүхдүүд чинь нөгөөд нэг нь өргөж болсон шээс баасан яах гэдгийг арилгахад бидэд бас хүндрэлтэй. Одоо би ихэд одоо бүгд гарч нөгөөд нуруу муруу ч өнөхөр нуруу муруу үлдээ. Тийм асуудал. За баярлалаа. Найдар төвийн дүндэр дээр ирэхэд амар гоё байлаа. Тэгээд ангиар нэг өдөр амар гоё өнгөрөөлөө. За өнөөдөр болохоор ингээд найдар буюу
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв дээр хэрэгтэй үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй байна. Тэгээд манай ангийнхан бөөнөр ингээд энэ хүүхдүүд хэдий хөгжлийн бэрхшээлтэй гэсэн бидний хэлсэн бүх үгийг ойлгоод бидэнтэй хамт зураг зурлаа. Тэгээд тоглолоо. Үнэхээр төгсөх анги болохоор үнэхээр маш жаргалтай мөчийг өнгөрөөлөө. Баярлалаа. За өнөөдөр анги хамт олноороо найдвар туяахан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтдаа ирсэн байна. Миний хувьд болохоор өмнө ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтдаа ингээд байж байсан болохоор ер нь айгүй тийм дурсамжуудаа илүү тийм сансан тийм цаг хугацаа байлаа. Тэгээд цаашдаа ч гэсэн яг энэ хүүхдүүд маань ингээд илүү ихээр ингээд хөгжөөд байгааг нь ингээ харж байгаа болохоор ингээд ямар нэгэн боломж бололцоо гарах юм бол ирээдүйд ч гэсэндээ эднэр дээрээ эргэж тийм эрэх тийм цаг хугацаа байх баха гэж найдаж байна. За баярлалаа.